Биднэрт параллел хоёр шулуун өгөгдсөн байна. AB хэрчим CD хэрчимтэй параллел. За эдгээрийг параллел хэрчмүүд гэж хэлдэг. Тэдгээрийг огтлсон шулуун байна. За тэгэхээр энд BC, энд AD огтлсон шулуун байна. Энэ зургаас харвал нэг зураасаар тэмдэглэсэн AE хэрчмийн урт хэрчим нь ED-гийн хоорондох зай үүнтэй ижил. За EC нь AD хэрчмийн дундаж цэг. Тэгвэл эндээс гарах асуулт нь EC нь BC хэрчмийн дундаж цэг болох уу? За чи магадгүй саяхан үзэж байсан тэнцүү гурвалжингийн видеоноос үндэслэн үүний талаар төсөөлөлттэй болсон байх. Энэ зурагт өгсөн хоёр гурвалжин тэнцүү гэдгийг харах боломжтой юу? Бидэнд энд зүүн талд нэг гурвалжин байна. За бас энд баруун талд нэг гурвалжин байна. Энэ нь дээшээ харсан байна. Харин энэ нь доошоо харсан байна. Бид босоо өнцөг болон огтлцолд үүссэн өнцгийн чанаруудыг мэднэ. Хамгийн илэрхий харагдаж байгаа нь огтлолд үүссэн өнцөг болох AEB өнцөг нь CED өнцөгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл AEB өнцгийн хэмжээ нь CED өнцгийн хэмжээтэй тэнцүү. За иймд AEB нь CED-тэй тэнцүү. За өнцөг AEB нь DEC өнцөгтэй тэнцүү байна. За энэ нь тэдгээрийн өнцгийн хэмжээ тэнцүү гэсэн үг. Учир нь тэдгээр нь босоо өнцгүүд болно. За эдгээр нь босоо өнцгүүд. Бид AB ба CD параллел гэдгийг мэднэ. Иймд энэ шулуун нь огтлогч шулуун болно. Жишээ нь энэ бодлогыг нэлээд хэдэн өөр аргаар шийдвэрлэж болох боловч бид үүнийг огтлогч гэдгийг мэдснээр бодох хоёр арга байгаа. За тэгэхээр огтлогч шулуунаа үргэлжлүүлэн зуръя. Бид бүх ялгаатай өнцгүүдийг харах боломжтой. Энд байгаа нь ABE өнцөг гэж хэлж болно. Энд байгаа хэмжээсүүдээс энэ өнцөг нь EDC-гийн дотоод соливсон өнцөг болно. Энэ өнцөгтэй тэнцүү байна. Эндээс эдгээр нь харгалзах өнцгүүд нь энэ болон дээр байгаа энэ өнцөг юм. За энэ шулууныг баг зэрэг үргэлжлүүлэн зуръя. Огтлогч дээрх харгалзах босоо өнцгүүд, огтлогч дээрх харгалзах босоо өнцгүүд юм. AEB өнцгийг энд бичиж. За уучлаарай ABE өнцөг, ABE өнцөгтэй тэнцүү өнцөг нь ABE нь DCE өнцөгтэй тэнцүү. За DCE өнцөгтэй тэнцүү. За учир нь эдгээр нь дотоод соливсон өнцгүүд юм. Дотоод соливсон өнцөг гэдгийг товчилж бичиж. Бид ийм хамааралтай боллоо. За энэ өнцөг нь энэ өнцөгтэй тэнцүү. Энэ өнцөг нь энэ өнцөгтэй тэнцүү. Энэ тал энэ талтай тэнцүү. Ягаан ногоон тал, ягаан ногоон гэдгээс ООТ буюу өнцөг талыг ашиглая. За энэ зөв дарааллаар байгаа юм. За эндээс бидний шалгах гэж байгаа гурвалжингуудын оройны тэмдэглэгийг зөв дарааллаар байгаа гэдгийг мэдэж байгаа. За гурвалжин AEB. За бүгдээрээ өнцгийг сонирхолтой байхаар эхлүүлье. Өөрөөр нэрлэе. За өнцөг BEA буюу ягаан өнгөөр тэмдэглэсэн өнцгөөс эхлэн ногоон өнгөөр тэмдэглэсэн өнцөг дараа нь тэмдэглээгүй өнцөг юм. BEA өнцөг нь C оройдох ягаан цэгээс эхлэн E мөн дараа нь тэмдэглээгүй D өнцөгтэй тэнцүү. Өнцөг талын шинжээр тэдгээрийн харгалзах ягаан өнцөг, ногоон өнцөг тал нь ягаан өнцөг, ногоон өнцөг талтай тэнцүү юм. Энэ нь өнцөг талын шинжээр хэрэг эдгээр нь тэнцүү бол харгалзах талууд нь мөн тэнцүү гэсэн үг юм. За үүнээс энэ тал эдгээр хоёр гурвалжин тэнцүү гэдгийг бид мэдлээ. Энэ нь тэдгээрийн харгалзах талууд нь тэнцүү гэсэн үг. BE-гийн урт нь BE, BE хэрчмийн урт нь ягаан өнцөг, ногоон өнцгийн хоорондох хэрчимтэй тэнцүү. За харгалзах тал CE нь ягаан өнцөг ба ногоон өнцгийн хоорондох хэрчим болох учир үүнтэй тэнцүү байна. За өмнөх нөхцлүүдэд дугаарлавал үүнийг 1, 2, 3 гэе. За эндээс бид 3 дугаар нөхцлөөс гарч байгаа. Ингээд бид BC-гийн дундаж цэг нь E гэдгийг баталсан. За BE-ийн CE-тэй тэнцүү гэдгээс шууд гарна. Нэг зураасаар тэмдэглэе. За энэ хэрчим нь энэ хэрчимтэй тэнцүү. Учир нь эдгээр хоёр гурвалжин хоорондоо тэнцүү. За баталгаагаа 2 баг нь болгон хуваая. За зүүн талд байгаа нь надад өгөгдсөн нөхцөл. Харин баруун талд байгаа нь миний гаргасан үндэслэл юм аа.